За энэ цаг мөчид 21-ээс 25 оны энэ 5 жилийн цикл дээр бол Монгол улсын нийт гадаад үр 33.8 тэрбум доллароос за өнөөдрийн байдлаар 25 оны гүйцэтгэлээр 40.5 тэрбум болтлоо өссөн. Нэгсэндээ 7 тэрбумаар Монгол улсын нийт гадаад үр сүүлийн 5 жилийн хугацаанд өссөн. Засгийн газрын үр бол өсөөгүй тогтмол байсан, харин ч буурсан. Төв банкны үр эсрэгээр бас нэлээд дөрвтэй буурсан. Swap бид нар чинь 2.6-аас 1 тэрбум болтлоо бууруулж чадсан. Өсөлт хаана явагдсан бэ гэх юм бол ерөөсөө оюу толгой дээр л явагдсан. Оюу толгойн тэр зээлийн хит өсөлт энэ 7 тэрбум бараг 6 тэрбум нь оюу толгой дээр. Гэхдээ энэ нь бол бараг зээлхээс илүүтэйгээр зээлийн хүүгийн нэгсэндээ хүү өсөхөөр дагаж өссөн зээлийн нийлмэл хүүгийн маш өндөр өсөлт энэ дээр явагдсан байна. За 21 онд оюу толгойн зээл Монгол дотоодын бүтээгдэхүүний 36% байсан бол 25 оны эцсээр бол гүйцэтгэлээрээ 47% гэж гарсан байна. Тэгэхээр энэ өрийн менежмент засгийн газар дээр явагдсан шиг оюу толгой компани дээр явагдчихэж бас Монгол улсын нийт макро эдийн засгийн түвшинд өрийн менежмент нь зөв явнаа. Буцаад зээлжих хэрэглэлд нь эргээр бас нөлөөлнө гэж харж байгаа. Өнөөдөр оюу толгой компаниар навд үзэх юм бол нийт санхүүжилтийн 86% зээлийн хүүг тооцогддог нь шүү дээ. Энэ бол ерөөсөө эрүүл бүтэц биш байхгүй. Тэгэхээр бидний хилцээр оюу толгой компанийг нэгсэндээ санхүүгийн бүтцийн хувьд илүү эрүүл оптимал тал руу оруулах гэж байгаа гэдгийг бас бид нар харах ёстой шүү. Зөвхөн нэг Монгол улс нэг ногдол ашгаа хүлээгээд байгаа биш. Энэ компани өөрөө эрүүл байна гэдэг бол Монгол улсын нийт гадаад үрийн 50% нь эрүүл байна гэсэн үг байхгүй. За хоёрдугаарт бас нэг зүйл байна л да. Оюу толгой компани ерөөсөө нийт гадаад санхүүжилт Монгол улсад ямар эерэг нөлөөгөөр үзүүлдэг байсан бэ гэхээр бүтээн байгуулалтын маш том санхүүжилт явж ирсэн. CAPEX санхүүжилт. Энэ CAPEX санхүүжилт 25 оны эцэс хүрээд ингээд дууссан. Цаашаа CAPEX байхгүй. Энэ сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Энэ юугаар энийг бид нар орлуулж болох вэ гэхээр борлуулалтын орлогыг Монгол улсад 100%-аар дамжуулах ёстой. Өчигдөр Монгол банкны ерөнхийлөгчийн хэлж байгаагаар бол оюу толгойн борлуулалтын орлогын 57% нь монголоор дамжиж байна одоо. Одоо энийг л бид нэр 100% болгоно гэдэг бол макро эдийн засгийн түвшинд энэ зорилтыг хангах маш өндөр ач холбогдолтой шүү гэдэг хэлмээр байна. Тэгэхээр ерөнхий сайдаа оюу толгойн хилцээр тэгэхээр энэ нөгөө бид нар одоо энэ 5.8-аас 6.3% эдийн засгийн өсөлтөө хангах цааш нь давуулан биелүүлэхэд ер нь одоо энэ 50% нь болох гэдэг юм л та. Тэгэхээр таныг хилцээр дээр амжилт гаргана гэдэгт бол яг би хувийнхээ хувьд бол би 100% итгэлтэй байгаа шүү. Монгол улсын өгөөжийн 53%-ийг одоо 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлж хангаж чадна гэдэгт бол таныг одоо залуу ирч хүчтэй бас ерөнхий сайдын хувьд бол биелүүлнэ гэдэгт 100% итгэж байгаа. Тэгэхээр та энэ дээр ач холбогдол өгөөд цаг хугацаанд нь ажиллаад өгөөсөө гэж шин сэтгэлээсээ бас хүсмээр байгаа. Харин бидний хувьд парламентын зүгээс бол таныг дэмжнэ. Гэхдээ бас нөгөө талаасаа бас одоо ташуур болж те бас хэлэх одоо нэгсэндээ бас урагшаа алхахад нь бас хүч төрж ажиллах болно. За гадаадын шууд хөрөнгө оруулалт бол 2025 онд 3.8 тэрбум доллар. Түүний 50% нь буюу шууд хөрөнгө оруулалтын 50%-ийг оюу толгой компани бүрдүүлж байгаа. Тийм учраас бол эдийн засагт өгөөжтэй төсөл. Гэхдээ энэ оюу толгой хэлцээрийн хүрээнд бол энэ зээлийн үе бууруулах, за менежментийн төлбөр, за арбитр дээр үүсчээд байгаа маргааны асуудал, за тэгээд сая таны төр хорооны тогтоолоор тодорхой үүрэг өгсөн онтротой холбоотой одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал, за бүхэлдээ бол Монголын ард түмэн энэ 50% өгөж өртөх энэ одоо үүргээ биелүүлэх асуудал байгаа. Тийм учраас засгийн газар дээр оюу толгойн энэ ажлын том ажлын хэсгийг бол хэрэглэлийн сайдаар ахлуулад манай одоо сангийн сайд, хууль зүйн сайд, за манай энх хоёр сайд, уул уурхай буюу аж үйлдвэр эрдэс байдлын сайд нар ажиллаж байна. За хэлцээр бол 12-ноос үргэлжлэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээ биднэрт бол тодорхой өдөрдөмж байгаа гэж би ойлгож байгаа. Хэлцээр хийхэд бид өдөрдөмжтэй тэр өдөрдөмж бол Бат найрамдал гишүүний ахалсан төр хорооны одоо тогтоолыг барьж хэлцээр хийн. Монголын талд одоо ашигтай байх талаар нь бол хэлцээр хийн. Тийм учраас хэлцээр явж байгаа үед харин за улс төрчид одоо эрхэм гишүүд та бүхнийг бид бол энийг бас хит их одоо олон нийтэд нээлттэй ярих зохимжтой биш. Хин ч гэсэн хинтэй ч хэлцээр хийхэд
тактикуудаа өмнө төрүүлээ телевиз олон нийтийн хэвлэлээр яриад хилцээр хийн гэж байдаггүй. Тийм учраас бол энэ хэлц урлаг гэж бий. Тэгэхээр засгийн газар бол хэлцээрд орж байна. Тэр хэлцээрд орж байгаа учраас би яг хатуу баримтлах бодлогоодыг хилээч гэдэг юм уу? Явах нь зохимжгүй. Батнайрамд гишүүний би байр суурийг бол шууд их хурлын төр орооны тогтоолоор хүлээж авч байгаа. Би энэ төр орооны тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Тэгээ мэдээж одоо засгийн газрын зүгээс бол бүх боломжууд ажиллаж энэ дээр бол хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр бүгдээрээ бол би одоо Эрдэнэс оюутлогоо дээр компани дээр нээлттэй сонгож шалруулалт зарласан. Сонгож шалралтын тусламжтайгаар хэл устдаа мэдлэг боловсролтой чадaltaа одоо SEO-то болох байх гэж бодож байна. Туудад нь оруулна. За ингээд дээрэс нь оюутлогын компани дээр Эрдэнэс оюутлогын компани дээр олон улсын энэ хилцээрд орох багийг сонгож шалруулна. Ингээд ширээний ард суугаад яг хилцээр хийх чадамжтай багаар засгийн газар ус төлөөлөл хангая гэдэг. Бас таны энэ зарчмын саналыг дэмжиж хэрэгжүүлж байгаа. За энэ тусаа хилцээрт орох засгийн газрын бас төлөөлөлүүд байгаа учраас нэг зүйлийг хэлмээр. Бид нар яг одоо оюу толгой төслийг аваад үзэх юм бол яг энэ 16 жилийн туршнаас одоо яг ийм шилжилтийн үеэр орж байгаа. Оюу толгой компани урд нь бүтээн байгуулалтын маш том төсөл, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаар дамжиж Монголын эдийн засаг нөлөөлдөг байсан. Одоо бүтээн байгуулалт дууссан учраас цэвэр уул уурхайн компани болсон байхгүй. Тэгэхээр тэр борлуулалтын орлого Монголоор дамжих гэдэг бол буцаад бүтээн байгуулалтын тэр эерэг дууссан нөлөөг буцаж авчрах маш том боломжийн шилжилтэн дээр бид нэр хилцээрт орж байгаа учраас энэ дээр маш хариуцлагатай байх ёстой маа. Тийм учраас бас Монголын 53 өгөөж энэ дээр том зургаараа маш чухал юм аа. Тэр борлуулалтын орлогыг 100% дамжуулна гэдэг бол биелэгдэшгүй зүйл ерөөсөө биш шүү. Аль түрүүнд 53% нь Монгол банкын арилжаагаар дамжиж байгаа. Энийг л 100% болох ёстой, болох үүрэгтэй. Тэгэхээр энийгээ бас амжилттай хийгээрээ. Эрдэнэс оюутлогын компани захирлын сонгож шалгуулалт бас нээлттэй зарласан талгалтаа хандж байгаа. Энэ дээр харин сонгож шалгуулалт шударга яваа. За стратегийн орд за тэр 2007 оны их хурлын тогтоол. За тэр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд баялагын сан за тэр дундаа Монголын ард түмэн өгөөжийнхөө 60% хүртэх ер нь бие даасны эргэцүү орчин гаргыг олон жилийн дуустдаггүй яриаг дуусгахыг засгийн газар шийдэж өчигдөр стратегийн орд эзэмшигчтай уулзлаа. Эх 7 хоногт энэ хуулийг өргөн мэдүүлье гэж бодож байна. Нэг яралтай гурмаар. Тэгээ та бид ярьдаг нөгөө өгөөжөд яг юу тооцох вэ гэдгийг нэг хуульчлаад өгье. Тэгвэл бид нар хилцээр хийхэд их амар болоод байна. Тэгвэл стратегийн орд эзэмшигч нартай ярихаар манай өгөөжч одоо бараг 70% хүрсэн шүү дээ гэдэг. Тэр байтугай ажлын байр нэмэгдүүлж байгааг та нар өгөөж гэж үзэх ёстой гэдэг ингээд байдаг. Тэгэхээр үзэх юм уу үзэхгүй юм уу гэдгээ хуульчилж өгөөд тэгээ цаашдаа одоо байгуулагдах олон одоо ирээдүйн засгийн газруудад маш ойлгомжтой хэрэгцээ орчин бий болгож өгье л гэж бодож байгаа. За 29 он хүртэл бид нэр эдийн засгийн 5 өсөлтөө 5.8-аас 6.3% хүртлээр барихын тулд ер нь макро түвшиндээ ч гэсэн бид нар энэ оюутлогын хилцээрийг заавал хийх ёстой болно. Зээлийн хүү ер нь Монгол улсад зээлийн хүү сүүлийн 10 жил бид нар зээлийн хүү гэж энэ чуулганд ямар их ярьсан бай тээ. Бууж өгдөг. Гэтэ энийг бүр фундаментээр нь уулын бол анализ хийх систем л та. Тэгэхээр яг энэ дээр зөвхөн засгийн газрын зээл ч юм уу том зургаар нь аваад үзэх юм бол энэ оюутлогын одоо нийт зээлийн 50% заавал ярихаас өөрөө аргагүй болж байгаа юм л та. Тэгэхээр энэ хилцээрээ энэ зүйлүүдэд заавал эзлэх ёстой. За тэгэхээр ерөнхий сайд бас байгаад тэр хэлж байна л та. Тэгэхээр оюутлогын хилцээрийг та заавал амжилттай хийгээрэй. За энэ дээр бас бахан сайд нар ахлуулсан ажлын хэсэг байгаа л та. Гэхдээ үндсэн ажлын ачааны хүндийг бол Эрдэнэс Монгол тэр дундаа яг 34% эзэмшиж байгаа Эрдэнэс оюу толгой хариуцах ёстой. Яг энэ цаг мөчид Эрдэнэс оюутлогын компани одоо гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт нээлттэй бас зарлагдсан байна. Тэгэхээр Эрдэнэс Монгол ЦЭГ MN-лүү ороод одоо залуучуудыг энэ Эрдэнэс оюутлогын компани гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтанд оролцоосоо гэж энэ завшааныг ушиглаад бас уриалмаар байна. Энэ оюутлогын хилцээр явж байгаа энэ цаг мөчид боловсролтой мэдлэгтэй туршлагатай яг Монгол залуучуудынхаа одоо тэр одоо туршлагыг ашиглах цаг нь бол яг мөн гэж харж байгаа. За
За мөн оюу толгоон төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг бас дахин томилох засгийн газрын тэмдэглэл гарсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн ямар нэгэн улс төрийн томилгоо дахиад битгий хийгээч. Ийм хариуцлагатай хилцээр явж байгаа үед одоо мэдлэг туршлагатай хүмүүс нь ажиллаа хийх бид нэр боломжийг нь заавал олох ёстой. За 3 дугаарт оюу толгой дээр Rio Tinto гэдэг үндэстэн дамсан томоохон корпорацтай бид нэр хилцээр хийж явахд бол яг л тэдний дүрмээр нь тоглох ёстой. Юу гэсэн үг вэ гэхээр олон улсын бас томоохон банк, за консалтинг компани, хуулийн компани эднэрийг нь бүгднийг нь бол авах ёстой. Тэднийг албан ёсоор ямар нэгэн хамгийн гол нь ашиг сонирхлын зөрчилдгөө тэр гадаадын том банк, хуулийн компани авч яж бас энэ том хилцээр хэдэн тэрбумын долларын үр дагавар яригдах хилцээр бол өөрөө амжилттай болдог байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдэд бас зоригтой хийгээд энэ хилцээр дээр бас заавал бид нэр үр дүн гаргах ёстой. Энэ үр дүн эргээд бидний энэ өнөөдөр ярьж байгаа эдийн засгийн өсөлтийг 5.8% хүргэж чадах уу гэдгийг тодорхойлно шүү. Өнөөдөр валютын нөөц бас олон гишүүд ярьж байна л та тийм. Өнөөдөр Монгол улс 7.2 тэрбум долларын валютын нөөцтэй гэж түүхэн хэмжээндээ. Гэхдээ тэн дотор чинь бас баялагын сангийн 2 тэрбум доллараа бас бид нэмж тооцоод байгаа шүү дээ. Тэр валютын мөнгөний урсгалыг нэмж олох боломж нь оюу толгойн борлуулалтын орлогыг бид нэр 100% Монголын банк болон арилжааны банкар дамжуулахад нэмэлт 2-3 тэрбум долларын урсгал шүү дээ. 2025 оноос хойш за 2026-27 гээд оюу толгойн борлуулалтын орлого бол дандаа 5 тэрбум давхар. Тэгэхээр энэ боломжуудаа ашиглаараа. Энэ боломжоо ашиглахгүй бол эн чинь өөрөө алдагдсан боломж болж хизээ нэгэн цагт яригдах учраас энэ дээр өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Ард түмний маш том хүлээлт байгаа. Энэ хүлээлтэнд заавал хүрэх ёстой гэж хэлмээр байна. Тэгээ би сая одоо Батнайрамдал гишүүнийг одоо энд хүлээж гэсэн чинь гараа авчих шиг боллоо. Тэгэхээр би Батнайрамдал гишүүний нэг асуултанд хариулъя гэж бодож байна. Ер нь бол оюу толгой нийтдээ 11.2% хүүгээр зээл авч маш их одоо ашгийг тэр зээлийнхаа өөрөөр хэлбэл одоо Rio Tinto гэж компани дэлхийн зах зээл дээрээс 4.5% хүүтэй зээл босгодог, бонд босгодог. Тэгээ наашаа одоо оюу толгойд өгөхдөө 11.2 болгож хамаг ашгийг нь тэр зээлийн хүүгээр одоо олдог гэдэг ийм ойлголт надад байгаа. Тийм учраас би энд нь жоохон дургу хүрдэг. Тийм ч учраас оюу толгойн төр хорооны хуралдаар 11 сард би энэ оюу толгойн авч байгаа зээлийг сопор нэмэх нь 3 буюу 6.5-аас дээшгүй байх ёстой гэдэг ийм зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ юу гэж нэг бол Rio Tinto компани 4.5-даар нэмэх нь 2 буюу одоо 6.5-аас дээш гарах ёсгүй гэдэг ийм л одоо зарчмын зөрүүтэй санал гаргаад үүний үр дүнд зээлийн хүү буурна. Өөрөөр хэлбэл оюу толгойн төр хорооны тогтоол тодорхой дүнтэй, тодорхой шаардлагатай байх ёстой байхгүй юу? Өнөөдрийн Батнайрамдлын яриад байгаа нэг юм мүлгэр тогтоол гаргачаад тэрнийг одоо яриад байдаг шиг биш. Яг дээдлэн 6.5 байна гэдэг ийм л зарчмын зөрүүтэй саналыг би гаргасан. Гэвч харамсалтай нь Батнайрамдал унгаас. Тэгээд яагаад миний саналыг унгаачих вэ гэхээр энэ арай хитэд нь хатуудна гэж. Ер нь жоохон төр хатуу байжээж парламент хатуу байжээж энэ засгийн газар тус тодорхой ташуур өгч энэ зээлийн хүүг буулгах ёстой гэж би үздэг. Хэрвээ миний энэ зээлийн хүүгийн дээд хэмжээ 6.5 байсан бол жилд төлж байгаа оюу толгойн 4.7 их найд төгрөгийн 2.2 их найд нь хэмнэгдэх байсан байхгүй юу? Тэгээ өнөөдөр ингээд нэг жижиг ус төр хийгээд ингээд яваад байгаа юмнаас болоороо гэж Батнайрамдал залуу гишүүнд бас хэлье.